За сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзгээсээ өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ бидний мартаарай. Ингээд кинонд орцгоё. Кино 1990 онд Warren гих залуугийн үлдээсэн дүрс бичлэгийг харуулж буйгаар эхэлнэ. Тэрээр нэгэн шаргал хантай хоосон барилга дотор айцаасаа болж хүнд амьсгадан зогсно. Орчноо ажиглаж явахдаа газар гэвтэх утаснуудыг дагсаар радио дамжуулагчаар би бусдаасаа төөрч гисэн хаана байгаагаа мэдэхгүй бас энд өөр ямар нэгэн зүйл байна хэмээн хэлсэн ч огт хариу сонссонгүй. Гэтэл ойролцоо хаалганы цанаас гинэт чимээ гарч дөхтөл нэгэн шувуу газар дунаж удалгүй босоод нисчихв. Warren ч хаалгаар орж цааш явхад доторх хонглон харанхуй байлаа. Мөн ханан дээрх зурагт хуудсан дээр нь зээлгүй гих үгийг хачин байдлаар буруу харуулan бичжээ. Мөн шаран дээр шувууны үд хатсан навч зэрэг хөхлөрсөн байх бөгөөд яг тэр үед ард нь үл таних хачиргалтай бийт гарч ирхэн тэр ийхүү Warren сандран зүхтэж байгалийн зурагтай өрөөрөө орсон ч өнөөх бийт араас нь дайрсаар л. За тэгээд үзэгдэл солигдоход энэ дүрс бичлэгийг хэсэг эрдэмтэд үдцэн сууж байгаа нь харагдана. Эндээс үйл явдал Мэри хэмээх охин ээжийнхээ хамт нойтон цементэн дээр гарынхаа хийг үлдээж бугаар үргэлжлэнэ. Харин өнөөдөр тэрхүү байшиг нурааж байгаа ба охинч аль хэдийн том болсон сэтгэл заслын эмч мэрэгчлээ болжээ. Тэр хуучин гэрээ нурж байхыг харан зогсохдоо өөрийнхөө үлдээсэн гарын хэрүүгээ л хар. Дараа нь манай гол дүр болох Дампурлын ирмэгт ирсэн тавилгын дэлгүүрийн эзэн Кларкийг харуул. Түүний амьдрал тэр чигтээ нуран унаж байгааг дэлгүүрийнх нь хаалган дээр сараажсан луйвэрчин гих бичиг бэлхнээ гэрчлэн. Бүх бараагаа хямдруулаад ч өрнөөсөө салж чадахгүй мухарцсан тэрээр сэтгэл заслын эмч Мэри дээр тогтмол очдог байв. Өнөөдөр Мэри түүний сэтгэл зүйн гэмтлийг эмчлэхийн тулд дүрд хувирах аюултай терапиг эхлүүллээ. Эмч эхнэрийн дүрд харин Кларк өөрийнхөө дүрд тоглож амьдралыг нь оронгоор нь эргүүлсэн эхнэр нь түүнийг гэрээсээ хөөж явуулсан тэрхүү харанхуй шүнийг дахин сэрэж эхлэхэн тэр. Эмчилгээ үргэлжлэх тусам уур амьсгал улам хурцтана. Кларк оройтож ирсэн шалтгаанаа ууртайгаар тайлбарлаж эхлэхэд гал тогоонд шилэн аяг хагарах чимээ гарна. Тэр шөнө Кларк маш их согтуу бас ууртай байж Мэритэй дахин маргалдах үедээ Кларк амьдралынхаа гол шархыг дэлгөв. Тэрээр эхнэрийнхээ сургуулийн төлбөр гэрийн бүх зардлыг ганцаараа үүрч байсандаа туйлдаж дээрэс нь дахин хүүхэдтэй болохоос өгтлээ хайж байснаа хүлээв. Мэри ч энэ дасгалыг Кларкийн дотоод мангасыг гаргаж ир сайн эхлэж боллоо гэж дүгнэв. Гэвч тэр мангас нь хожим ямар аимшиг тарихыг хинч тааварсангүй. Үүний дараа Кларк дэлгүүрээ аврахын тулд Ахмад Кларк нэртэй далайн дэрэмчний хувцас өмсөж сурталчилгааны зураг авалт хийж байгаад санамсаргүй унчхан бичлэгийг ажилтан Кэти найз залуу Бобби хийж байлаа. Яг энэ үед дэлгүүрийн гэрлүүд хачиргалтайгаар анивчиж цахилгаанч ирнэ. Кларк түүнийг подволдох цахилгааны самбар руу дагуулan очиход тэнд өмнө нь огт байгаагүй нууцлаг улаан унтраалгууд бий болсон байлаа. Унтрааж асаагаад ч юу ч өөрчлөгдсөнгүй. Цахилгаанчин үүнийг гол хэлхээнд хамааралгүй байна хэмээн тоолгүй яваад өгөхч жухам энэ улаан унтраалгал түүнийг эргэж буцашгүй там руу хөдлөх үүд хаалга болох байв. Тэр шөнө Мэри эмчилгээний бичлэгээ үзэн суув. Түүний ширээн дээр хуучин байшингаасаа дурсамж болгон авч үлдсэн цементэн гарын хээж харагдана. Харин энэ үед Кларк дэлгүүрдээ ганцаараа зурагт үзэж суудал зурагт нь гинэт унтарч өрөөний гэрлүүд хачиргалтайгаар анивчиж эхэллээ. Ганцаардал мухардалд орсон тэрээр экс эхнэрээ санан хуучин байшингийнхаа гадаа очиж гудамжнаас чимээгүй ширтэн зогсно. Сонирхолтой нь яг энэ мөчөд Мэри ч үдшилэг дээр ээж охин хоёрыг хараад өөрийн ээжигээ санаж сэтгэл зүйн докторгүй байдлаа дарахын тулд им ууж байлаа. Удалгүй Кларк дахиад л арх уун сууж байтал зурагтын дэлгэцэн дээр өнөөх нууцлаг шаргал хантай барилга хормын төвдөө үзэгдээд алга болно. Ууралсан Кларк цахилгааны самбар дээр очиж бүх унтраалгыг салгасан ч гэрэл амтарсангүй. Харин нөгөө нууцлаг улаан унтраалгыг дарамгц бүх зүйл түнэр харанхуй болж ханан дээр босоо цагаан гэрэлт зураас тодрон. Кларк цаанаас нь гарах чимээг сонсохоор сананд чихээ нах үед гинэт хананд уусч өнөөх эхлэл төгсгөлгүй шар өрөөнүүдийн хэмжээс буюу арын өрөөнд анх удаа унжхан тэр. Ингээд Кларк энэ хан хоёр ертөнцийг холбосон портал мэт ажилдаг болохыг сайн нэг ойлголоо. Энэ газар бүх зүйл логикгүй. Тавилгуудыг овоолж хоёр саналыг хоорондоо нэвж шувт хачиргалтайгаар зоосон байх ба хонглын голд зогс гэдэг үгийг буруу харуулж бичсэн тэмдэг байхаж. Энэ бол хүний гацсан дурсамжаас бүтсэн ертөнц гэдгийн анхны тохио байв. Кларк цаанаас нь гарах хүний чимээг даган очтол тэнд ямар ч амьд хүн байсангүй. Харин чанга яригч суйрлуулсан цаасан самбран хүн зогсож байх бөгөөд утсан цааш үргэлжлэн түүнийг нэгэн нууц камер ширтэж байлаа. Кларк цааш яван хаалгыг онгойлгох гэсэн ч тэр нь
огт хөдөлсөнгүй. Харин түүний оронд нэгэн нууц тасалгаа олж дотроос нь Async компани ажилтан Warren-ы үнэмлэхтэй зүгийг олно. Энэ нь уг газар цаана асар том хууль даантай болохын анхны баримт байв. Кларк нарийн хонглоор мөлгсөөр дараагийн өрөөнд хүрэхэд тэнд бүх зүйл улам гажиж эхэллээ. Газарт хагас шигдсэн гутал, сандал, хонглын голд тавьсан тансаг нийл ягаан хилэн сандал, хажуугийн ханан дөрөвдөх хэмжигт хүмбит, нүд ирээлжлэм харагдаж байлаа. Яг энэ үед түүний араас дахин аимшигт дуу чимээ гарч эхлэв. Айж сандарсан Кларк гурван бариултай хачин хаалгаар зүтгэн гарч арай гэж анх орсон портал ханыхаа дэргэд ирнэ. Тэрээр энэ бүхэн зүүд биш гэдгийг батлахын тулд арын өрөөнөөс нэгэн модон сандал шүүрч аваад дэлгүүрлүгээ буцаж гарч ирлээ. Гэвч түүний алмаар л үүгээр дуссангүй. Яг энэ мөчөөд нэгэн нууцлаг эрдэмтэн Кларкийн портал руу орж буй хяналтын камерын бичлэгийг үзэж суух бөгөөд Кларк аль хэдийн том туршилтын бай болсноо мэдээгүй байлаа. Маргааш нь Кларк Мэри эмчтэй уулзаж ханны цаана дэлгүүрийнх нь яг хуулбар мэт татлаа. Хязгааргүй үргэлжлэх орон зай олсноо ярив. Тэнд хүн хараагүйч хөлөн чимээ сонсноо хэлээд зурсан газрын зураг үзүүлнэ. Гэвч Мэри үүнийг арх уугаагүйгээс болж хийм харсан хэмээн үл тавхад Кларк удахгүй нотлох баримттай ирнэ гэд ууртайгаар гарч одов. Гэвч Кларкийн ярьсан зүйлс Мэригийн дотоод дурсамжийг гинэт хөдөлгөж тэрээр ширээн дээрх хуучин гарын хэрүүгээ айдас дүүрнүүдээр удаан гихчин ширтэж уцарлаа. Үүний дараа Кларк туслах менежер Кэт болон түүний найз залуу Бобби хоёр дээр очиж судалгааны тусал бол илүү цагийн мөнгө өгнө гэд Боббиг камера авчрахыг хүслээ. Тэд бүгд дэлгүүрт ирэхэд Кларк яаралтай тусламжрын хэрэгслүүдээ цүнхэндээ хийж порталын байршлыг дахин тэмдэглэв. Харин Кэт, Бобби хоёр түүний ярьж буйг огт ойлгосон. Гэвч Кларк хан дундуур шууд алхан ороход өнөөх хоёрч бүр гайхан хөшөж орхив. Ийхүү Бобби өөрөө гараа оруулж шалгасны дараа хоёул Кларкийг даган дотгош орох ба Кэт ихэд айсан бол Бобби бүхнийг камераараа бичиж байлаа. Дараа нь Кларк Боббигоос олс авч нэг үзүүрийг нь оронд уяв. Харин Бобби камера барин урд талын гэгц налуугаар доош булаа. Доор нь өмхийн үнэр ханхалсан хувцснууд, урд хан болон таазанд суйрлуулсан олон хаалга харагдана. Энэ газар хүний логикоор тайлбарлахын аргагүй бүтцтэй бөгөөд хаашаач орсон төгсгөлгүй үргэлжлэх мэт санагдлаа. Ийхүү тэрээр цаанаас анивчих гэрэл үл мэдэгдэх чимээг сонсоод сандран тэнд хүн байна гэсээр буцаж ирэв. Гэвч гинэт доороос ямар нэгэн зүйл олсыг нь хүчтэй татаж эхлэхэн тэр Кэт, Кларк хоёр түүнийг татаж гаргахыг оролцсон ч Бобби доош чирэгдэж орхив. Олстой хамт ор хүртэл татагдаж Кэт, Кларк хоёрч хамт унлаа. Үл мэдэгдэх зүйл Боббиг алс руу авч одох ба Кэт ч түүний хахаар хажуугийн өрөөрөө гүйхэд Кларкт Боббигийн камер л үлдсэн байв. Тэр камерыг барин цагаан ханнуудын дундуур гарсан ч цаана дахиад л төгсгөлгүй үргэлжлэх шаргал арын өрөөнөө тогтов. Энэ газар хүн төөрөхөөс гадна орон зайн бүтцэнд хүртэл байнга өөрчлөгдөж байдаг мэт л санагдана. Голдоо гацуур мод зассан, шалан доороо хүний зогцос нуусан мэт харагдах өрөөнд хурж иржээ. Харин Кларк мод руу дөхөн очих мөчөд үл мэдэгдэх зүйл түүн рүү дайрч манай хүнч хамаг хурдаараа зогтов. Замдаа ханны цаана байх усан сантай өрөөнөөс Кэтийн дууг сонсно. Кларк Кэтийг харж чадахгүй байсан ч Кэт түүнийг харж байлаа. Учир нь Кэтийн талд шил, харин Кларкийн талд хан байж л дээ. Яг тэр үед ямар нэгэн зүйл Кларкийн гараас камерыг нь шүүрч авахд Кэт арт талд чинь хэмээн орлоо. Үүний дараа үйл явдал өнгөрсөн үе рүү шилжин. Залуу Мэри цаасаар битүүлсэн цонхтой хуучин байшинда ээжтэйгээ амьдарч байж л дээ. Тэр цонхоо онгойлгохыг оролдоход ээж нь болиулаад би чамайг гадагш гарч болно гэж юр хэлээгүй. Гадаа аюултай. Тэд хаа сайгүй байгаа гэхэн тэр. Яг энэ үед хаалга тогших чимээ гарч тавилгаар түгтсэн хаалга нь хүчтэй зохигдсон эвдэрч эхэллээ. Гэвч тэрхүү мөчөд Мэрич зүүднээсээ цочин сэрв. Орныхоо хажууд байсан гарын хийг гартаа авахд Кларкаас би зүрхнийхээ цонхыг нээсэн. Би дахиж ирэхгүй гэх дууд шуутан иржээ. Үүнийг сонсоод Мэри шууд л Кларкийн гэрт очив. Энэ хооронд Кларкийг ажиглаж байсан эрдэмтэн зурагтаар түүний далайн дээрэмчний дүртэй сурталчилгааг үзээд таньж ихэд гайхав. Харин Мэри Кларкийн гэрийн хаалга онгорхой байхыг хараад дотгош орсон ч тэнд хинч байсангүй. Хонгилд бууж ирээд Кларкийн зурсан газрын зургийг олж тэмдэглэсэн хандад очлоо. Гэтэл яг нүдэн дээр нь нэг ялаа хан дундуур нь нэвтрэн ороход Мэри гараараа хурч үзгээд шууд л нэвтэрчхв. Ийхүү айсан ч зориг гарган өөрөө ч мөн
ханан дундуур орж Кларкийн хайсаар цай шалгав. Удалгүй Мэри тавилгаар дүүрэн өрөөнд хурж ирлээ. Цаанаас зургалтын чимээ сонсогдож тийш очиход ханан дээр ширээнээс цус гардаггүй гих мэт үгс мөн хүнийг агаар чидэж буй мангасын зургууд байлаа. Тэр ард нь ямар нэгэн зүйл байгааг мэдрэхэд Кларкийн чи хэтэрхий чанга чимээ гаргаад байна гэсэн дуу сонсогдов. Ийхүү Кларк гарч ирэхэд Мэри бид хаана байгаа юм бэ гэтэл хин нэгний хөлийн чимээ сонсогдож Кларк тайван бай. Зүгээр л би байна. Тэр намайг танина гэхин тэр. Яг тэр мөчид гэрэл унтарч Кларк гинэт Мэрийг боомлсноор бүсгүй ухаан алдан унав. Эндээс үйл явдал дахин Мэригийн дурсамж руу шилжинэ. Ээж нь эмнэлэгт хэвтэж Мэри гэртээ ганцаараа үлджээ. Байшингийнхан доор эхлээд цөөн тавилгатай өрөө, дараа нь бүр хоосон шахуу өрөө, эцэст нь өөрчлөгдөн хувирсан шаргал өрөөнүүд ээлжлэн бий болж байв. Төд удалгүй нээлттэй хаалга мэт бүтцтэй шаргал орон зай харагдана. Удалгүй Мэри ухаан ороход хоолны ширээний ард сууж байлаа. Өөдөөс нь Кларк, түүний хажууд олон хамар, олон нүдтэй, гаж төрхтэй залуу сууж, өрөөний нөгөө талд түүнтэй төстэй эмэгтэй зогсож байв. Энэ юу юм бэ гэж Мэри асуухад Кларк, энэ бол замбраагүй зүйл. Гэхдээ нэг талаараа үзэсгэлэнтэй байгаа биз хэмээн хариулна. Мэри тэднийг хэн бошхыг асуухад Кларк, энэ газар хүмүүсийг бүтээдэг. Жишээ нь дэлхийн хаа нэгтээ судалтай цамцтай залуу байдаг. Харин энэ газар түүний дурсамжийг хадгалсан ч баг зэрэг алдаатайгаар дахин бүтээдэг. Удаан хугацаанд зөв хадгалж чаддаггүй болохоор бүх өрөө, бүх зүйл хүмүүсийн бүдэгрэн үлдсэн дурсамжаас бүтсэн байдаг хэмээн тайлбарлав. Үүнийгээ батлахын тулд сандал дээр суусан залуугийн хүзөөнд хутга зоосон ч тэр ямар ч хариу үзүүлсэнгүй. Кларк тэд яг л тавилах шиг бүр идчиж болдог гэж хэлэхэд тэднээс цус биш харин хөвсгөр зөөлөн материал гарч ирлээ. Харин хөргөгчөнд нь Кэтийн тасарсан толгой хадгалагдаж байхыг харсан Мэрич бүр айсандаа дагжин чичирч байлаа. Мэри өөрийг нь суллахыг шаардсан ч Кларк чамайг суллчих бол чи галзуу хүн шиг цухтан гэлээ. Гэтэл Мэри чи юу хүсэж байгаагаа хэлвэл бүгдийг нь хийн гэдгээ амлав. Ингээд Кларк өмнө нь хийдэг байсан эхнэр Барбарагийн дүрд тоглох дасгалыг дахин эхлүүлэхийг хүсв. Эхлээд тэр хажуу зогсож байсан эмэгтэйд гэрэл унтраахыг тушаасан ч эмэгтэй огт хөдөлсөнгүй. Тиймээс Кларк өөрөө босож гэрлийг унтраахад өнөөх эмэгтэйн үсийг хуйхтай хамт хуулан авч Мэригийн толгой дээр тавьчихсан тэр. Дараа нь Мэрийг Барбарагийн оронд төсөөлөн тэр шөнө оройтож ирж аяг хагасандаа уучлалт гуйж эхэллээ. Гэвч хөдөлгүй Кларк жинхэнэ зангаа гаргаж энэ бол өөрийнх нь байшин бүх төлбөрийг өөрөө төлдөг учраас хүснээрээ ариг ухах эрхтэй хэмээн аархаж эхлэв. Тэр үед Мэри толгойд ирэх хүсийг авч хаяад эхнэр нь оройтож ирсэн эсвэл ариг уусныхын төлөө биш харин байн гомдоллож бүх зүйлд бусдыг буруутгадаг зангаас нь болж орхин явсныг нь хэлээд авав. Тэрээр Кларк угаасаа л ийм хүн байсан төдийгүй хинч түүнийг өөрчилж чадахгүй хэмээн хатуу хэлв. Кларк ч энэ газар өөрт нь хамгийн тохирох орчин гэдгийг мэдэрч энд байх нь таалагдж байгаагаа ойлгоно. Харин Мэри тэгвэл чи эндээ үлд намайг явуул гэлээ. Кларк Мэрийг суллаж эхэлтэл цаанаас нь Кларкийн өөрийнх нь дотоод уур хилэн бүтлгүйдлээс амилсан Ахмад Кларк хэмээх авраг мангас гарч ирлээ. Айж сандарсан Кларк өөрийнхөө мангас хандан санаа зовлтгүй энэ бол манай эмч Мэри гэж хэлэхдээ зэрэгцэн нөгөө аимшигт бит Кларкийг өөрийг нь шүүрэн авч зэрлэгээр идэж эхлэх нь тэр. Үүндээ энэ мангас бол Кларкийн дотоод өвдөлт үзэн ядалтаар тижээгтэж бүтээгдсэн түүний гацсан хувилбар байж л дээ. Хүн асуудлаасаа цухтаж хичнээн хоол явсан ч өөрийнхөө бүтээсэн сэтгэл зүйн тамд ийхүү залгиултгэл юм байна. Мэрич ам тэмцсэн олон байшин хачирхалтай хоосон өрөөнүүдээр цухцаар арайхийн нэгэн эзгүй байшин руу орж амжлаа. Мэри гарцхайж дасралтгүй цухтах замдаа хөлөө хүнд гимтэж орхино. Удалгүй тэрээр эцэс төгсгөл шар өрөөнүүд доош харагдах асар том ангал шиг зайд хурж дээш өгсөх цорын ганц шат боллоо. Мэрийг шатаар өгсөх үед мангас бараг л хөлийг нь шүүрэх төгсөн ч тэр амжиж дээд давхарт гарч чадав. Гайхалтай нь түүний дээр Кларкийн тавилгын дэлгүүрийн яг хуулбар орон зай угтах боловч бүх зүйл хачин гажуудсан харагдана. Мэри аврагтахаар гарах тэмдэгтэй хаалгыг амь тэмцэн онгойлгосон ч түүний цаана зөвхөн цементийн ханал байхан тэр. Энэ газар түүнийг явуулахыг хүссэнгүй. Ийхүү зөвхөрсөн Мэри эргэж харах үед Кларкийн уур хилэнгээс бүтсэн өнөөх мангас аль хэдийн ард нь ирчихсэн байлаа. Амиа аврахын тулд Мэри нэг тавилга шүүрэн авч мангасыг хөл рүү цохиж хуглав. Гэвч өөрөө чанга яригчтай цаасан хүний дүрсэн дээр унснаар түүнээс үл мэдэгдэх хий ялгарч эхлэх тэр. Ухаан нь балардаж байсан ч мангас дахин дайрахад Мэри гараараа тогтоон барьж халааснасаа цементэн дээрх гарынхаа хийг гарган түүн рүү дахин зохив. Эцэст нь мангас багтах боломжгүй нарийн завсраар шурган орж
арайхийн мултарч чадлаа. Цааш явтал хамгаалтын хувцастай хүмүүс түүн рүү хий цацаж түүнийг хараад ихэд сандарна. Ингээд тэд Мэрийг олон эрдэмтэд цугласан лаборатори руу авчиж явлаа. Удалгүй Фил хэмээх эрдэмтэн орж ирэн "Чи энэ хаалттай бүс рүү яаж нэвтэрсэн юм бэ?" хэмээн байцааж эхэллээ. Мэри дэлгүүрийн ханандах порталаар орж ирснээ хэлэхэд Фил дэлгүүрийн байршлыг тэмдэглэж аваад "Чи энэ хүнийг хайж байсан уу?" хэмээн Кларкийн зургийг үзүүлнэ. Зөвхөрсөн Мэри "Би яг хаана байна вэ?" гэж асуухад Фил хажиргалтай нууцыг дэлгэв. Тэдний компани анх эмнэлгийн Имрай аппарат үйлдвэрлэдэг байсан ч санамсаргүй байдлаар энэ хэмжээсийг нээсний дараа бүх ажлаа зогсоож зөвхөн энэ нууц газрыг судалдаг болсон гин. Фил өөрөө ч олон удаа тийшээ орж өдөр бүр илүү мэдхийг хичээдэгч энэ орон зай хүний дурсамжийг сорон авч гажуудуулдаг цуурайны өрөө гэдгээс өөр зүйлийг одоо хүртэл бүрэн ойлгож чадаагүй гэж хүлээв. Одоо эрдэмтэд Мэригээс дотор нь үзэж туулсан бүхнээ дэлгэрэнгүй ярихыг шаардна. "Мэри, би бүгдийг ярьчих бол намайг гэрлөө минь явуулах уу?" гэж асуухад Фил зэвүүн гихжин инээмсэглэж "Энэ шийдвэр надаас шалтгааллахгүй" хэмээн хариулснаар Мэри энэ лабораториос хизээж амьд гарахгүй гэдгээ ухаархан тэр. Дараа нь дүр зураг арын өрөөнүүдийн гүн рүү шилжин. Тэнд Мэригийн дурсамжаас бүтсэн хуучин байшин харагдах боловч Кларкийн дэлгүүрийн адил төгс биш, хан тааз нь мориж хазайсан асар олон ажилтлаа байлаа. Учир нь энэ газар хүний дурсамжийг сорон авч өөртөө шингээдэгч түүнийг хизээж яг таг сэргээж чаддаггүй. Яг л орчин үеийн химэл оюун ухаан заримдаа гаж зураг бүтээдэг шиг л мөн тэнд Мэригийн өөрийнх нь гайдсан хөдөлгөөнгүй хувилбар аль хэдийн үүсчихсэн харанхуй гişртэн цогсгон тэр. Мэри бодит амьдрал дээр лабораторид гацсан. Түүний сүнс дурсамж нь энэ хараалт хэмжээсний нэг хэсэг болон үүрд үлдсэнийг харуулж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe даш дэмжихээ битгий мартаарай.